CNN үзүүлж байна. Berjuta-juta bintang di langit yang terbentang, bagi yang usah, yang mahu bisa jadikan Kuala Lumpur. Miliknya pastinya, yeah. Walaupun kini susah, semuanya agak payah, ada yang pasti, yang mahu bisa capai segala galanya, yeah, yeah. Next station, KL Central. This is an indication Энэ бол их онцлогтой газар л да. Өөрөөр хэлбэл олон орны соёл нэг дор төвлөрсөн сонирхолтой газар байгаа юм. Жишээ нь замын нөгөө талд хятад хороол харагдж байна. Бас бидний баруун талд төв зах нь харагдаж байна. Тэнд байна. Малайз гэж чухам ямар орн болохыг харъя гэвэл энд заавал ирэх хэрэгтэй. Бүр заавал шүү. Харин одоо би сахлаа нэг сайхан хусчмаар байна. Дагаад яваарай. Сайн уу? Миний ус ямар байна? За. Тэгэхээр бид яг одоо Малайзийн хамгийн эртний үсчний газар ирээд байна. 1937 онд нээгдсэн газар байгаа юм. Бас энэ сандал нь ч хүртэл яг тэр үеийнхэн сандал. Савхин бүрээсийн ч гэсэн нэг ч удаа солиагүй гэж байна. Энэтхэг сандал шүү дээ. Энэтхэг сандал хамгийн чанартай гэсэн үгтээ би санал нийлдэг юм. Ёстой үнэн үг. Та нар энэ хутгийг харал да. Ийм сахлын хутгаар сахал хуусахад их таатай мэдрэмж төрдөг юм. Бас л эртний хутга. Ер нь 50 цент орчим үнэтэй байдаг баг шүү. За эхэллээ. Миний бодлоор энэтхэг маягаар сахлаа хусуулж байгаа хүн огт хөдөлж болохгүй. За эхэллээ дээ. Угаах хэрэггүй байсан уу? Зүгээр үү? Үсчинд ингэж сахлаа хусуулахад ягаад ч юм их сайн мэдрэмж төрдөг юм. Ганц бийж гэлдэггүй манай найзууд хүртэл үсчний сандал цуухаараа шууд л нойр нь хүрээд эхэлдэг гэсэн. Сэтгэл санаа тайвшраад алжаар тайлагдаад нэг л сайхан байдаг. Болчлоо. 15 минут боллоо. Ноён тангараж их баярлалаа. Энэ бол Кокосо Сринегар. Энэ байшин их эрдэнэ түүхтэй байшин байгаа юм. Заавал миний дуулснаар 150-аад жилийн өмнө баригдсан гэсэн. Британий элчин сайд Фрэнк Свитенанд зориулж барьсан юм. Орчин үеийн Куала Лумпурын хөл хөдөлгөөн энд огт байхгүй. Тийм учраас би л хувьд энд ирэхийг дуртай байдаг юм. Сайхан нам гүнхэн л дээ. Хөл үүмэнч байхгүй. Миний бодлоор орчин үеийн соёл бидэнд хэрэгтэй ч гэсэн түүх соёлоо их үнцээ бид хизээж мартаж болохгүй. Тийм учраас энэ бол маш чухал газар юм. Энэ байшинд Малайзийн том түүхэн үйл явдлууд өрнөж байсан гэж бодоход үнэхээр сайхан байдаг. Өнөөдөр энэ газар 5 одтой зочд буудал болсон л доо. Энэ газрын өөр нэг чухал нууц бол цай юм. Гайхалтай сайхан цайтай. Малайзид ийм газар ховорхон шүү. Ёстой гоё юм аа. Яригч малга нэр шүү. Энэ бол бусад хотуудын адил завгүй хот. Гэхдээ янз бүрийн орноос ирсэн хүмүүс байдгаараа онцлогтой юм. Янз бүрийн шашинтай өөр түүхтэй хүмүүс байдаг. Тэгсэн мөртлөө бид нэг дээвэр дор амьдардаг.
Энэ үгээр л онцлогтой юм да. அன்றொரு நாள் நான் நாளிதழில் படித்தேன் ஏதேதோ சண்டை குழப்பத்தில் நடக்க மறுநாள் விழிக்க நாளிதழி திறக்க புது செய்தி பிறக்க நாளிதழி கிழிக்க வாழும் உயிருக்கு உயிரில்லாத சொல்லுக்கு வேதம் ஒன்று இல்லை எங்க நாமக்கு. Энэхийн бүх юм надад таалагддаг. Энэ хотын хүн болгоноос нэг зүйл сурч мэдэж болдог нь үнэхээр сайхан санагддаг л да. Бид одоо Куала Лумпурт байдаг нэг сүмд ирээд байна. Куала Лумпурын хамгийн эртний сүмүүдийн нэг л дээ. Энэ бол хинду шашны Тинхау гэдэг сүм л дээ. Мадагард гэдэг нэрээр нь хүмүүс сайн мэддэг. Энд харагдаж байгаа суургын гадна талд 228 төрлийн баримл бий. Үнэхээр гайхалтай. Дамагт өгүүлснээр бол сүмд орохдоо баруун хөлөөрөө төрүүлж гიშгэх ёстой. Баруун хөлөө заавал төрүүлж оруулдаг нь олон учиртай л да. Баруун тал бол зөв тал. Тийм учраас Азийн олон үндэстнүүд тэр тусмаа энтгэгчүүд гэртээ орохдоо баруун хөлөө заавал төрүүлж тавьдаг эртний уламжлалтай. Энэ сүмийн өнгөний хослолууд надад үнэхээр их таалагддаг. Энтхийн бүхий л зүйлийг шалнаас нь ахуулаад таас хүртэлх бүхий л зүйлсийг уран дарахчдын гараар бүтээсэн. Мэдээж ийм гайхалтай зүйл бүтээхэд маш их төсвөр хатуужил ур ухаан шаардлагатай шүү дээ. Тэгж байж л ийм сайхан зүйлийг бүтээнэ. Би хинду шашинтан биш ч гэсэн энд хаяа ирдэг. Энд дэр зүгээр л харах дуртай. Энэ сүмийн хамгийн сонирхолтой газар энд бий. Энд байгаа 9 баримл бол Окторгын 9 гаригийг илэрхийлдэг. Шүтлэгтэй хүмүүс энд байнга ирдэг. 9 гаригт хувь заяагаа даатах бол жаргалтай сайхан амьдрна гэж үздэг юм л да. Миний бодлоор Малайзийн Куала Лумпур хотод янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс байдгаараа их онцлогтой. Иймэрхүү сүмүүдэд ямар ч хүмүүс чөлөөтэй орж болно. Ямар ч саад байхгүй. Би энд хамгийн анх ирчгээд үнэхээр их гайхаж байсан л да. Энэ сүмийн багнууд, хааны зургнууд, өнгөний хослол гээд сүмөөр маш агуу санагдсан. Үнэхээр гайхалтай сүм шүү. Энд ирэхэд их сайхан байдгийг. Сэтгэл санаач тайвширдаг. Тийм учраас би иймэрхүү газруудаар байнга ирэх дуртай л да. Хэсэг зуурч болов нам гүм орчинд байж болдгийн. Заавал шүтэж залбирах албагүй. Энэ уур амьсгал нь хамгийн чухал. Энэ сүмд хүссэн хүн болгон ирж болно. Мөргөл залбирал үйлдэх гэсэн хүн болгонд нээлттэй газар. Тэр тусмаа хинду шашин шүтдэг хүмүүс энд байнга ирж өөрсдийн бурхадтай залбирдаг юм л та. Ирсэн бүх хүмүүс хүж асааж харагддаг нь бурхтаа их хүндэлж байгаагийн илрэл. Энэ сүмээр би их бахархдаг. Яагаад гэвэл газрын хүмүүс энд яаж эв найртай амьдарч байгаагийн нэг нотлохоо нь энэ сүм. Ер нь би олон орноор аялж янз бүрийн ёс заншилтай танилцах дуртай л да. Гэхдээ Куала Лумпурт тэр бүхнийг би нэг дор харах боломжтой. Энэ шиг өөр хот дэлхийд бараг байхгүй хаа гэж боддгийн. Намаг энд ирсэнд хүмүүс их гайхдаг л да. Лалын шишинтэй хүн болохоор тэгдэг байж магадгүй. Гэхдээ Малайзад амьдрахад ямар ч асуудалгүй. Энд сайхан байдаг. Бид Мастер Жамал гэдэг газар байна. Энд манай шашны том сүм байдгийн. Харин энд том зах байна. Энэ зах дээрээс янз бүрийн бараа таваар эд зүйл худалдаж авч болно. Байхгүй юм гэж энд орог байхгүй. Маш олон өнгө бодог хосолсон гайхалтай эд зүйлс энд байдаг. Би өөрөө загвар бүтээгч хүн болохоор иймэрхүү зүйлийг их сонирхдгийн. Эндээс маш олон хэв загварыг харж олно л доо. Миний мэдэхгүй зүйл чинь энд олон бий.
Жишээ нь ийм олон төрлийн толгоон альчуур байдгийг би энд ирсэн хойно л олж мэдсэн. Тэр тусмаа хөдөө тусганы хүмүүс бидний мэдэхгүй маш олон төрлийн хувцас, эд зүйл эдэлж хэрэгэлдэг юм байна лээ. Төрөөхөн орчин үеийн хотод явж байсан бол нэг л мэдхэд огтөөр улсад ирчихсэн юм шиг санагдаж байгаа биз? Энэ талаараа Куала Лумпур үнэхээр гайхалтай хот гэж би боддог. Яста сайн бүсгүй. Тийм үү? Бас хөөрхөн. Мэдээж би сайн таньнаа. Тийм үү? Тий. Хэн блэ? Хана тажимаа штэ. Тийм үү? Миний зөвчгсөн байгаа энэ альчуур бол Хана Тажимагийн загвар. Ийм загвартай альчуур зүүсэн охид зөндөө явдгийн. Миний загвар хүмүүсийн хэрэглээ олж байгаад би их баярлдаг. Намайг огт танихгүй хүмүүс ч гэсэн зөндөө хэрэглэдэг болсон байна лээ. Тэд намайг огт мэдэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө миний альчуурыг зүүдгий. Намайг мэдэхгүй мөртлөө миний альчуурыг мань зүүж аваад сайхан санагддаг. Энэ охин зөвчгсөн байна. Миний гаргасан загвараар хийсэн альчуур. Зургийг чинь дараадах. Игч маань Малайзад амьдарч байхдаа ээжэд бэлэг явуулдаг байсан юм. Янз бүрийн гоё өнгөтэй даавуу явуулдаг байсан. Ямар гоё санагддаг байсан гэж санана. Бэлгийн задлах бүртэл бурхан минь очиж үзэх юмсан гэж бодогддог байлаа. Эндхийн хүмүүс ер нь их онцгой л доо. Альвааг мэдрэх мэдрэмжинд бусдаас нэг л өөр. Тийм ч учраас Малайзад амьдрахад сайхан байдгийн. Үнэхээр сайхан шүү. Чамтай зураг авахулж болох уу? Та аваад өгөөч. Баярлалаа. Ханагийн загварууд яг таалагддаг юм? Яа тэгэл шашинтай холбоотой. Би ер нь ханад их хайртай. Баярлалаа. Баярлалаа. За. Би энд одоо болтол сайн дасахгүй л байгаа юм. Ийм олон хүн намайг мэддэг гэхэд итгэмээргүй санагддаг. Ерөөсөө ойлгодгүй юм ба. Би тийм алдартай хүн биш байтал намайг яагаад ингэж хүндлээд байгааг нь ойлгодгүй юм. Гэхдээ мэдээж сайхан л та. Мөрөөдлөө биелүүлэхэд манд тусалж дэмжиж байгаа хүмүүстэй уулзахад сайхан байдаг. Үнэхээр сайхан хэрнээ бас нэг л сонир санагдаад байдгийн. Гэхдээ хүн өөртөө итгэлтэй байх нь чухал гэж боддог. Лалын шашинтай эмэгтэйчүүдийг их хэцүү байдаг гэж хүмүүс боддог баг. Харин энд чөлөөтэй байж болдог нь хамгийн гайхалтай. Гэхдээ юмд хязгаар байх ёстой. Ирэх чөлөөтэй байна гэдг нь дураараа дүргэхийн нэр биш шүү дээ. Харин энэ хурдцтай хөгжилтэй хөл нийлүүлж л явах ёстой. Ер нь энд амьдрахад их сонирхолтой. Үнэхээр сайхан. Бид бол кампун баярууд байна. Энэ бол энэ хорооллын гол гудамж нэ. Энэ гудамжны хоёр талаар Малай үндэстний янз бүрийн хоолоор үйлчилдэг цайны газрууд байдгийг. Энэ бол Декара шарсан муу загсалдаа. Энэ хамттай шүү. Энэ бол нэг эсний буфет гэсэн үг. Тэндээс агшаас нь цагаан будаа авч болно. Тэгээд эндээс хүссэн хоолоо идэх боломжтой. Харин танд таханы карма идэхийг зөвлөмөр байна. Энэ тэгийн карины нэг төрөл. Гэхдээ өөр төрлийн халуун ногоогоор амталдаг. Цагаан будаа хийж аваад дээрээс нь загас бас энэ хүн шиг ногооны хажир авч болно. Цөмөрөө нэлээд ойролцоогоор 7 рингт орчин болох байх. $2 гэсэн үг. Тийм ээ. Гэхдээ иймэрхүү газрууд ихэвчлэн ойрын явахын хүмүүс ордог. Харин одоо би та нарыг Бижанд аваачнаа. Энэ бол Малай үндэстний хоолоор үйлчилдэг газар. Тэгэхээр та нарт таалагдах байхаа. Малай хоолнд бид ногоо төлхөө хэрэгэлдэг. Энд ногоон ванду байна, цагаанга, луун байна, бас ногоон болон улаан чинжүү байна. Одоо бүх ногоогоо холлоо. Тэгээд холигчнд хийндэ. Бүх ногоо маань хоорондоо холдоод сайхан хамттай болдго юм.
Одоо хоолоо хийцгээе. Сам хорхой болж байх зур энд жаахан сонгон хураадхий. Тэгээ дээрэс нь түрүүний бэлдсэн ногооны нухшаа хийндэ. Энэ бол гурьяас. Юугаар амтлаг вэ? Хамт бас үнэрнэ. Наргил модны самрын суу. Одоо жаахан чихэр хийчихье. Бас жаахан давс. Би малай үндэсний хоол хийх аргыг эмээгээс бас ээжээсээ сурсан. Ингээд хоол маань болчихлоо. Бид Малайзийн Куала Лумпур хотод байдаг Исламын урлагийн музей дотор байна. Хинч ирдгүү учраас та нарыг авчирсан. Нэрээ шүү. Гэхдээ үнэхээр сайхан газар. Бид үүдний тахинд байна. Тааз нь үнэхээр гоёмсаг. Намайг ирэх болгонд намгүй байдیں۔ Бас их том. Ийм сайхан газрыг хүмүүс мэддгүй нь жаахан харамсалтай. Энэ музейг сүмийн загвараар барьсан гэж би уншсан. Исламын шашин бол инрэнгүй шашин гэдгийг ойлгуулахын тулд тэгж барьсан юм байна. Үүдээр нь ороод ирэхдээ сэтгэл санаа тайвшрах мэт болдог. Бас энэ музей асар их мэдээлэл өгч чаддаг. Миний үзэх хамгийн дуртай үзмэр энэ давхарт байдгийн. Эмэгтэйчүүдэд сонирн биш байж магадгүй л дээ. Гэхдээ тэр ч яах вэ? Надад бол энэ жижигрүүлсэн загварууд үнэхээр гайхалтай санагддаг. Ёстой агуу үзмрүүд. Энэ бол түүхийн хэсэг. Исламын шашин яаж дэлхийн нийтээр түгэж, яаж хятадд дэлгэрсэн тухай өгүүлдэг. Хятадд исламын уран барилгууд олон байдаг. Бас энд Таж Махал байна. Миний дуртай үзмэр. Үнэн дээр энэ бол хөшиг байгаа юм. Ариун Мекка хотод байрладаг Кабагийн хаалгыг халахж зүүдэг байсан хөшиг. Кисва гэж нэрлэдэг. Энэ бол 1964 оны мөргөд хэрэглэж байсан жинхэнэ хөшгөлтөө. Куала Лумпурын Исламын урлагийн музейд бэлгэлсэн. Кабаг халахж байсан жинхэнэ хөшиг. Жинхэнэ кисва. Каба бол исламын шашны төв учраас маш чухал үзмэр байгаа юм. Малайзчууд технологийн дэвшлиг ашиглаж улс орноо маш сайн хөгжүүлж чадсан гэж би боддог. Хүмүүс нь дэлхийн газар сайгүй аялж, эрх чөлөөтэй амьдарцгааж байна. Гадаадын хүмүүс ч Малайзад чөлөөтэй зорчдог. Гэхдээ хүмүүсийнх нь өмсөж байгаа хувцас хунар, удирдагчдын нь хэлж байгаа үг зэргээс дүгнээд үзэхэд уламжлалт шашин, ёс заншлаа хамгаалах чиг хандлага өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж байгаа нь мэдрэгддэг. Үнэхээр тэгчж байгаа. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү. Тэгэхээр та нараа Куала Лумпурын цэвэр цэмцгэр хамгийн сайхан талуудыг зөндөө үзлээ. Энэ бол эндхийн зүрх. Куала Лумпурын шашны төв. Харин одоо цөмөрөө энэ хотын хамгийн эгэл жирийн газар руу хамтдаа очицгоё. Бид Мама гэж нэрлэдэг. Мама бол хоолны газар. Гудамжны хоолны газар л да. Жаахан бохир байж магадгүй ч хэлээ хоол намттай бас хямдхан. Хүн болгон хоолдог болохоор ич зоох хэрэг байхгүй. Би дагуулад явъя. Та нар юу л гэж бодон дураараа болцгоо. За, явцгаая. Энэ бол Бансар гэдэг нэлээд алдартай дүүрэг байгаа юм. Харин энэ бол Бансарын гол гудамж Жалан Калави. Энэ бол Филита. Ганцаараа гэр бүлэрээгээд хэдүүлээч хооллож болно.
Хоол нь маш хямдхан. Гэхдээ энэ газар хамгийн шилдэг мама гэж алдарсан учраас байнга үйлчлүүлэгчтэй байдгийн. Мамаг энтхийн лалын шашинтнууд ачлуулдгийн. Эднийхэн бол энд цагаачилж ирсэн Тамилийн лалын шашинтнууд. Энэс жижигхэн ч би харин энэ газар бол хамгийн алдартай. Мамануудынхаа хаан нь гэсэн үг. За, орцгоё. Энийг роти гэдгийг. Гэхдээ энэ их нэмэгхэн роти байна л да. Роти гэдэг нь гамбир гэсэн үг. Энд ирсэн бүх хүмүүс роти идэж үзэх хэрэгтэй. Роти гамбир. Тандури бол янз бүрийн халуун ногоогоор амтлаад шарх шүүгэнд болгосон дахианы мах. Тандурыг заавал нан гэдэг сүмстэй цуг иддэг заншилтай. Энэ бол ердийн нам байна. Гамбираа дүрээд иддэг. Шар сүмс нь халуун ногоогүй байдгийн. Халуун ногоонд дургүй бол шарын идэх хэрэгтэй. Харин дараагийн хоол нь чанаа гэдэг нэртэй хоол байгаа. Бид нар ротил гэдгийг. Гэхдээ өндөгтэй гамбир л да. Тархлах гээд байдаг болохоор би идэхэ болсон. Энэ бол брани, дахианы брани. Азад олон төрлийн брани бий. Энэ ч гэсэн тэдний нэг төрөл нь. Гэхдээ энэ бол уламжлалт энтхийн брани биш л дээ. Ираны бранитай илүү төстэй. Та нар сайн мэдгүй байх л да. Шарсан дахиа, өндөг, ногоо байна. Өөр юу хэрэгтэй юм бэ? Үнэхээр амттай шүү. Яста ярих юм алга гоё байна. Маргааш өглөөл олигтойхон дасгал хийхээс. Энэ бол Чангабуки бинтал. Өнөөдөр баяр тэмдэглэж байгаа болохоор хөл хөдлөн ихтэй байна. Цагч гэсэн эрт байна. Уг нь ийм олон хүнтэй байдгүй юм. Малайзийн Куала Лумпур хот ямар ч хүнийг уйдаалгүй буцаач чадна. Намгүй морчин дуртай хүмүүсийг ч гомдоохгүй, наргиц цэнгэх дуртай хүмүүсийг ч уйдаалгүй буцаадаг. Энд Малай, Хятад, энэтхэг үндэстнүүд бий. Хамгийн гол нь янз бүрийн хэл соёлтой хүмүүс нэг үндэстэн шиг байж чадаж байгаа нь хамгийн гайхалтай зүйл юм л да. Бас их сонирхолтой санагддаг юм. Орчуулсан мөнхөөр дууны найруулагч Дэлгөөн Зул Freeline Production-ы дуугчлалын студид хөрвүүлв 2014 он.